Цусд сувг үзүүлж бай. Хэрвээ та Game of Thrones-ийн аль нэг дүр бол тэр тусмаа чухал дүрүүдийн нэг бол өөрийгөө өвөхгүй гэж найдаад хэрэггүй. Учир нь энэхүү цувралд ямар ч дүрийн амнаас дээсэн дөрөн дээр дэнжигнэж байдгаас гадна хизээч яаж ч өвшгөж болзошгүй гэдгийг бид эхний бүлгээс л мэдэж авсан. Заримийнх нь бүр дотор арц хэлгэм аимшигтай. Ингээд өнөөдөр бид та бүхэнд тус бүтээлийн эхний 7 бүлэг дэх хамгийн аимшигтай 10 үхлийг хүргэж байна. Хэрэг үзээгүй хүмүүс байгаа бол сануулхад спойлер алерт. Дээр нь энэхүү видеонд цус нөж аллах гарна гэдгийг анхааруулъя. Номер 10. Viserys Targaryen. You don't want to wake the dragon, do you? Хүсэл зориг амбиц ихтэйч хүч чадал ухаан муутай тэрээр далдагнаж байгаад нэг их удахгүй нь ойлгомжтой байсан хэдий ч Daenerys төрсөн ахаа өөрийн нүдэн дээр хаал дороогоогоор тэр тусмаа тийм байдлаар алуулах хэмжинээ үзэгчд огтхонч таамаглаагүй нь лавтай. Дүүгээ эхнэр болон өснийх нь хариуд их цэргийн хүчээр хаан тусыг нь эргүүлэн авч өгөхийг нь хүлээсээр төвчээр алдарсан Viserys буруу цагтаа дэмий зүйл хийж дүүгийнхээ хэвлэдэх хүүхдийг занал хийснээр хаал дороогоогоос хүсээд байсан алтан титмээ авдаг. Гэхдээ хайсан алт толгой дээр асгуулан байж алтан титэм зүүж өгснээс титэмгүй үлдсэн нь дээр байж дээ. Crown for king. Номер 9. Ширин Баратион. Хинд ч гэм хоргүй гинэн цайлган сайхан сэтгэлтэй Ширин гүнжийн амьдрал богинохон тэгээд харамсалтай. Нялх байхдаа хайрс төвчнөр өвчилж азар амьд үлдсэн ч нүүрэндээ том гихчийн сорвтой хоцорсон тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд аавыгаа дагаж дайны хатуу ширүүн өдрүүдийг туулан цасанд богдож зүдэсээр эцэст нь гэрлийн бурханд зориулсан өргөл болж дуустдаг. Амьдараа шатаагдж өгөхийнхээ урд оройн тэрээр хүндхэн байдалд орсон Станисийг зоригжуулж өөрийнхөө зүгээс тус хүргэж чадах зүйл байвал юу ч байсан хийн гэж хэлэх үедээ хайртай аав нь дотроо юу бодож зогссоныг төсөөлөөг нь харамсалтай. Номер 8. Ходор. Баг зэргийн мэдрэл муутай хэмээр ганц Ходор гэдэг үгнээс өөрөө хэлж мэддэггүй ч найрсаг зөөлөн зан авиртай. Дээр нь том биетэй гайхмаар бяр тэнхээтэй тэрээр Bran Stark-ийг бүтэн 6 бүлгийн турш хамгаалж чирж өргөж явсаар эцэстээ өөрийгөө золиослоод дуустдаг. Bran-ыг цагаан оруулангуудаас зүгтаалгахын тулд Mera-гийн хэлсэнчлэн Hold the door буюу хаалгыг барь гэдэг үгийг давтангаа агуйн хаалгыг биеэрээ дарж зогссоор өгтлүүдэд амьдараа уруулж тасчуулж өгнө. Түүний өвглийн энэ мөч хүүхэд нас руу холбогдож унаж татгад хүргэн улмаар яагаад тийм байдалтай болсон, яагаад Виллис биш Ходор гэгддэг болсон нь ойлгогддог. Номер 7. Jon Snow. Хаадын тоглоомыг шимтэн үздэг хүн болгоны хайртай дүр Jon Snow шөнийн харуулт тангараг өргснөөс хойш хар сайзыг хоёргүй сэтгэлээр хамгаалдаг байсан ч хэрмийн заадах жинхэнэ аюулыг мэдснээр зэрлэгүүдийг хаалгаар нэвтрүүлдэг. Үүнд нь дургуйтсан шөнийн харуулын хэсэг нөхдүүд захирагч ноёноо цааш нь харуулахаар шийднэ. Аавгаах Benjen Stark-ийн сураг гарах нь гэж найдсан ботч маань яаран гадагш гарч очоод урууч гэсэн бичгтээ нүүр тулах бөгөөд бодлогүй Alistair тоорн болоод өөр дөрвөн нөхөр дээр нь жаалхүү Olly нарт хутгалуулсны дараа хамтран зүтгэгч ахын дүүс нь өөрийг нь ингэсэн гэдэгт итгэж ядсаар хорвоог орхидог. For the watch. 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 Номер 6. Joffrey Baratheon. Гол дөрүүдийн үхэл болон хүмүүсийг харамсахад хүргэсэн юм бишээ. 4-р бүлэг дээр гарсан Joffrey-гийн үхэл хаадын тоглоомын үзэгчдийг бараг л баяр тэмдэглэхэд хүргэсэн. Ганц үзэгчид ч гэлтгүй кинон дээрэж бас цус холилолтын үр дүнд үүссэн зэлэг балмад солиотой хэрцгий хааны үхэлд Cersei-гээс өөр гашуудсан хүн бараг л байгаагүй байх. Ned Stark-ийг алах тушаал өгч жаданд зоолттой аавынхан толгойг охинд нь хүчээр харуулж байсан садист залуугийн нас барсан үйл явдлыг Purple Wedding буюу ягаан хорим гэж нэрлэхийн учир нь хүчтэй хор уучгаад тарчилж байхад нь түүний нүүр бэхэн ягаан өнгөтэй болсноос үүдэлтэй аж.
Номер 5. Сэр Мерин Трант. Бүжгийн багш буюу сэлэм хэрхэн эргүүлдгийг өөртөө зааж байсан Сирио Форелийг алснаас болж Старкийн залуу ахайтын Ария хааны хамгаалагч Мерин Трантыг үхлийн жагсаалтанда аль хэдийн оруулж чад байсан. Гэхдээ түүнийг Браусын эмсийн хүрээлэнд дэндүү залуу ихтийг шаардаж байгааг нь хараад алах юм аяга төлөвлөж байснасаа ч илүү хэрцгий болохоор шийдсэн байх. Ария нас барсан өөр нэг охины нүрийг ашиглан дүрээ хуургаж байгаад Мерин Трантыг гиндүүлэн дайрч нүдийг нь сохлон аманд нь алчуурч хиж цээжинд нь гутгаар хит хит дүрээд эцэст нь хоолойг нь хэрчиж хөнөөдөг. Үнэхээр хэрцгий. Номер 4. Сэр Родрик Касл. Winterfell-ийн Master at Arms, Robb Stark, Theon Greyjoy, Jon Snow нараар зогсохгүй Ned Stark, Benjen Stark нарт анхлан сэлэм эргүүлэхийг зааж байсан Rodrik Castle хэдий нас дээр гарсан ч чадварлаг дайчин хിവэр байгаагаа олон удаа батлан харуулсан. Харамсалтай нийцтэй төрсэн аавынхаа иргэшэл сэтгэл хоёрдож улмаар ихчинхэн амжилтанд татаархаж өөрийгөө батлан харуулах гэсэндээ өсөж хүмүүжүүлсэн хүмүүсээсээ урвсан Theon-ы гарт амиа алддаг. Төмөр арлын хүү нумсам харуулхтаа сайн байж болох ч сэлмээр толгой завчихдаа тааруу нэгэн бололтой. Бранд Рикон нарын гашуудан орилгодоо дээрх хэсгийг улам сэтгэл хөдлөмөр болгодог. Номер 3. Ramsay Bolton. What is your name? Хаадын тоглоом дээр хорон санаат дүрүүд олон гардаг ч энэ тал дээр Рамсийг давж гарах дүр байхгүй л болов. Жинхэнэ сэтгцийн өөрчлөлттэй хайрлаж инэрх сэтгэлгүй тэрээр Тёнийг тамлан зовоох, амаргуудаа хөөж агнах, хөрсөн эцгээ алах зэрэг хүний санаанд оромгүй зүйл олны хийсэн бөгөөд сүүлэн тэрээр энэ бүхнийхээ төлөөсийг аимштайгаар төлдөг. Джон Сноу тухайн алтлаа зодосныхаа дараа сэрэхэд тэрээр Сансагийн урд сандалд хүлээдээ сууж байдаг ба 7 хоног хоол өгөхөөс хойчсон өсөглөн нохтон түүнийг нүүрнээс нэхлүүлээд амьдаар нь идэнэ. Номер 2. Oberyn Martell. Today is not the day I die. Дөрөвдүгээр бүлэгт Tyrion Joffrey-гийн үхэл буруутгагдаж улмаар хувь зайтайгаа эвлэрч гисэн үхлээ хүлээгээд сууж байх үед нь түүний өмнөөс уултай тулалдахаар нэгэн санаанд оромгүй хүн гарч ирдэг. Доорны ханху Oberyn Martell тулааны чадвар өндөртэй гэдгээр Westeros даяар алдаршсан нэгэн байв. Харамсалтай нь түүний хэд өөртөө ихтэй бардан байтал эгчинхэн өшөөг авч буруутныг тогтоох гэсэн дэндүү их улаарлан тулаан дуусаагүй байхад болгоомжлоход хүргэж түүнийг энэхүү цавралын хамгийн зочирдон мөхлүүдийн нэгнийх нь эзэн болгож орхисон юм. Тэрээр шүдээ өөртөл зөхвөснийхаа дараа нүдээ ухууж улмаар гавлаа бяцлуулж өгдөг. Say it! Elia Martell. I killed her children. Then I raped her. Then I smashed her head in like this. Номер 1. Улаан хорим. Game of Thrones-ийн ертөнцид хэн бугайч аюулгүй биш гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ арай ч ийм зүйл болно гэж үзэгчид тэр бүр төсөөлөөгүй байх. Эдмур туулыг өөрийн охтын нэг Рослонтой гэрлүүлнэ гэж тохиролцоод Robb Stark-ийг гэр бүл албатуудынх нь хамт өргөөндөө авчирсныхаа дараа Walder Frey Lannister-уудын явуулгаар нэгэн аимшигтай бөгөөд готомжтой зүйлийг хийдэг. Тэрээр найрамдал санаж ирсэн Robb-ийг хүмүүстэй хамт алж хязсны дотор түүний ээж Catelyn Stark болоод хэвлэлийг хүүхдийг нь тээж байсан жирэмсэн ихнэр Talisa Stark наранд байсан юм. Үнэхээр сэтгэл өвдмөр. Mother. The Lannisters send their regards.
Бидний жагсаалттай санал нийлж байна уу? Хэрэг үгүй бол өөрсдийн жагсаалтыг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Өөр олон сонирхолтой видеонуудыг 7 хоног тутам хүлээн авч байхын тулд манай сувгт subscribe дарж хонхны зургийг эд өгчүүлээрэй. Эргээд уулзлаа. Баяртай.